За тэгэхээр танд энэ бичлэгийг үзэж байгаа өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр энэ бичлэг дээр би одоо юу ярих гэж бэлдсэн байна вэ гэхээр өнөөдөр бол Intel болон AMD-г ярих гэж байна. Яагаад AMD болон Intel-ийг ярихаар болов гэхээр одоогоос 4 жилийн 2017 онд AMD өөрсдийнхөө Zen гэх технологи дээр Ryzen X-ийг гаргасан байгаа. Өнөөдөр бол Ryzen 3 570-аар танилцуулсан гэж болно. Тэгээ мэдээж ардны Intel шиг үе гэсэн тоо гаргаж өгсөн 4.5 байдаг. Энэ харсан хүмүүсд мэдж байгаа. Тэгэд энэ үеэр Zen архитектур бол мэдээж танилцуулсан. Тэгвэл хагас жилийн өмнө AMD 5 дугаар үеийн CPU-гээрээ Intel 10 дугаар үеийн CPU-гийн дамгаалыг дарсан гэж болно. Тэгвэл энэ хоёрын тул яг одоогийнх шиг ийм хүчтэй байсан уу, хүчтэй байгаагүй гэдэг талаар ярив. Тэгэхээр өнөөхдөө бол энэ хоёр компани бол 50 жилийн өмнө нүүсэн байгуулагдсан. Одоо зүгээр Google-с AMD чигээд Intel-гээ хайхад мэдээж гарч ирнэ. Одоо ингээд зургийн дээр харуулсан байгаа. За яг шууд дээд замд түүхмхийн яриад явах юм шууд 30 жилийн дараа. Буюу 2000 он. Тэгээ яг 2000 оноос AMD Athlon гэдэг CPU-г танилцуулсан. Энэ үеэр Intel бол ерөнхийдөө бол нэг тиймэрхүү байсан гэж болно. Тэр үеэр бол Pentium гэдэг CPU хөгжүүлэгдсэн байгаа. 2000 он гэхээр 1993 онд ерөнхийдөө бол Pentium хөгжүүлэгдэж ирсэн. Тэнгүүд AMD Athlon гэдэг CPU гаргаж хахад Intel 7-8 жил хөгжүүлсэн Pentium-ээс ерөөсө гараагүйсэн. Энэ байдлаар Intel 2005 он Pentium хөгжүүлсээр л яваад байсан. Одоо ингээ мэдээж хөгжүүлж байгаа юм чи хажуугаар нь мэдээж AMD зүгээр сунаад гэж байгаа байхгүй. Тэгээд AMD тэгээд Athlon CPU-гээд танилцуулахдаас K7-аас архитектураар танилцуулсан гэж байна. Өөр үгээр бол 2000 онд Athlon CPU гарлаа, хажуугаар нь K7 гэсэн архитектур гарсан. Тэгээд энэ K7 гэдэг архитектур нь бол 2005 он хүртэл хөгжүүлэгдсэн. Тэгээд тэр хөгжүүлэгдэж байх явцдаа 2003 онд K8 гэсэн архитектур орж ирсэн. Харин энэ үеэр бол түрүүний хэлснээр Intel Pentium-ыг хөгжүүлж ирсэн. 1993 оноос хойш гэхээр өнөөдөр бол 12 жил Pentium гэдэг CPU хөгжүүлсээр л ирчихсэн. Энэ хугацаанд AMD Intel тэнцвүүхэн тулаан үүсгээд тэгээд үзэлчижсэн гэж хэлж болно. Харин K8 гэдэг архитектур орж ирснээр Intel AMD-гээс хөгжлөөрөө хоцорч эхэлсэн. Өөр үгээр хэлбэл AMD дамгааллаа эхлүүлсэн гэсэн. Тэгэж AMD дамгаалаад яваад байгаа юм ч мэдээж Intel бол тэнч гоё санагдахгүй л. Intel мэдээж ихэд бол онолтонд орж исэн болохоор шинэ CPU яач гаргаж ирэх гарсан. Тэгэхээр чинээр гаргаж ирсэн Pentium-ийн дараах CPU гэвэл Intel Core гэж гарч ирсэн байгаа. Тэгээ Intel Core-ийн дараа Intel Core 2 гэж нэрж гарч ирсэн. Хэдийх гарсан ч бас AMD-г дийлэхээр тийм чангалтай байгаагүй. Тэгээд ихэд бол хүмүүсийн хэрэглээнд байсаар ирсэн байгаа. Тэгтэл Intel AMD-г нухчин гэд дарахаар Intel Core i7 CPU гаргасан. 2008 онд ч үү. Тэгэхэд бол i5 i3-аас төрүүлж гаргасан CPU гэж хэлж болно. Яг энэ үеэс эхлээд AMD үнэхээр бол баярлалаа. Intel алдаад Intel-ийн CPU-ний зарагдах хөв гээд маш өндрөөр өндөгдөж эхэлсэн байна. Тэгээ Intel мэдээж би түрүүнээсээр Intel i7-г гаргаснаас жилийн дараа 2009 онд i5-а гаргаад тэрний бас жилийн дараа 2010 онд i3-а гаргаж ирсэн. Тэгвэл энэ хооронд AMD Athlon CPU-г хөгжүүлээл ерөөхдөө бол Intel-ийн Pentium CPU-г хөгжүүлж исэн чигээр Athlon CPU-г хөгжүүлээд яваадсан. Тэгээ мэдээж Athlon CPU-ний хажуугаараас Phenom гэдэг бас CPU гарч ирээд түүнийг хөгжүүлж байсан. Үүн дээр бол түрүү хэлжсэн K8 архитектур буюу дахиад нэг шинээр орж ирсэн архитектур буюу K10 гэсэн архитектур гаргаж ирсэн. Тэгэхэд бол K9-ноос хайцдаг би бол мэдгүй байна. Энэ архитектур дээр хийсэн CPU Intel-ийн i7, i5, i3-т дарагдаж AMD-г энэ хоёрхол бараг байхгүй болоод CPU ингээд жоохон хүний ам дамжаар муу ихлэгдээд бараг ингээд бараг хэцүү байдалд орсон. Яах нь мэддэхгүй тиймэрхүү байдалд орсон байгаа. Тэгээ 2011 он AMD хоёрхлоо уцааж авахын тулд дэлхий дээр хамгийн анхны 8 цөмтэй CPU буюу AMD FX гэж гаргаж ирсэн. Тэгээ AMD FX-ийн дараа 8 гэсэн тоо би тэгээд магад тэр 8 гэдэг тоо бол магадгүй нийт цөмийн тоог нь харуулж байгаа гэж яг бодсон. Би нэг бол сайхан мэдсэндээ зүгээр тоглоомны үзэлт харж байгаа л бас энэ CPU гэдэг юм уу гэдэг. Вау, ямар задарч ах вэ? Зүгээр түүх өгүүлэх явах гэдэг. Тэгээ энэ CPU ерөнхийд бол гарснаас хойш ерөнхийд бол chipset-нээс болж нэр хүн сайн аваагүй юм шиг байгаа маа. Яг үгээр Intel-ийн i7-гийн 3 дугаар үеийн 4 цөмтэй CPU дийлээгүү.
мэдээж би тоглоомны үзүүл тавьж байхдаа миний бодлоор i5-ийн 2 3 дугаар инспут ерөөхдөө ойролцоочтойсэн гэж би ойлгосон. Чипсетнээс болоод чипсет өгдөгсөн бол магадгүй одоо буцаад иймд дээш гараад ирчих байсан. Бүр ингээд Intel бараг байхгүй болсон ч яхасан л үнэхээр бол нэг тийм байхгүй юм. Тэгээ мэдээж тэр үед бас 8 цөмтэй CPU гэхээр үнэхээр бол ховор бараг боломжтой байсан байж болно. Гэхдээ ерөнхийдөө зарагдах үн ховор байсан болохоор их хавтан ч гэсэн цөөхөн гарч ирсэн байна. Тэгэхээр тэгж i7 болоод баах ингээд их хавтын гэргэлтээд гараад ирсэн байхад тэр AMD FX-тэй гарах их хавт ерөнхийдөө бол маш цөөхөн байсан байгаа. Тэгээ яг энэ байдлаараа 2015 оны нийтлэл байсан. Тэр нийтлэл дээр энэ байдлаар яваад байвал AMD 2021 он гэхэд дампуурлаа зарлаад энэ CPU-ний зах зээлээс юм гаргахаар байсан байна. Тэгээ байж гівэн одоо мэдээж AMD-ийн 5 дугаар CPU танилцуулах 1-р 2-р ингээд танилцуулахад бол мэдээж нэг юм ихтэйг харсан гэдэг байна. Тэр юм ихтэйг бол Lisa Su гэх ерөнхийдөө 2014 онд AMD-ийн захирал болсон гэдэг байна. Тэр Ryzen CPU гарснаас хойш ерөнхийдөө AMD-ийн борлуулалт нөссөн. Тэгээ Ryzen 1-р үеэс ингээд нэхэж явсараад миний бодлоор Ryzen 3 дугаар үеэс эхлээд Intel AMD одоо тэнцвүүг өрсөлдөж ирсэн гэж баг хэлж болохоор юм шиг санагдсан миний бодлоор. Гэтэл өмнө жил Ryzen 5 дугаар үеийг гаргаснаар Intel-ийн дээр бол Intel-ийг хэрэглэдэг, Intel-ийг дэмждэг хүмүүс уучлаарай гэж. Гэхдээ энэ бол төв дээр байгаа сайтраа ерөнхийдөө бүх цовгууд мэдээллийн сайтууд ерөнхийдөө санал нийлсэн юм байсан. Шууд Ryzen-ийн 5 дугаар CPU, Intel 10 дугаар CPU шууд ингээд дараа л гараад ирсэн. Хамгийн Intel 10 дугаар CPU-гээс сайн болоод 10 дугаар CPU-гээс сайн болно гэхээр мэдээ. Intel одоо бол юм бодоод 11 дугаар CPU-гаас нэлээвчтэй гаргаж байгаа юм тийм үү? Гэтэ ерөнхийдөө бол 11 дугаар CPU гэж гарсан байсан. За ингээд цааш нь яриаг үргэлжлүүлээ дээ. Одоо энэ хоёр хлоод Intel бараг бүрэн алдсан байхаа миний бодлоор. Яг 2005 онд AMD ингээд огцом гарч ирээд Intel-ийг нэг 2 3 4 жил өөрийнхөө доор илгасан ч гэх юм. Одоо бараг болж байгаа гэж магадгүй. Тэгвэл энийг бараг та яаж өнөхөөр одоо Steam бол өөрсдийнхөө програмыг ямар компьютер дээр ашиглаж байгааг бол одоо энэ графикаас та ингээ харуулж чадсан юм билээ. Одоо ингээд хараад байхад Intel-ийн хувь нэр нь ингээ багасаад яваад байгаа. Ингээл зугуухнаар, удаанаар ингээд багасаад AMD-ийн өсөөл яваад байгаа. Одоо ингээ харж байгаа гэж бодож байна. Тэр Ryzen 5 дугаар CPU, Intel-ийн 10 дугаар CPU ингээд нэс шиг гарч ирсэн. Ингээд танилцуулагдахтаа бүр янз бүрийн тоглоомны FPS нь ямар байна, хүчин чадал ингээ хэрэгсэн явж гин гэл те. Тэгж амар гарч ирсэн. Тэгээд эцэст нь хэлэхэд баг удахгүй AMD Intel-ийн байрыг эзэлж Intel AMD-ийн байрыг эзлэх байх гэж бодож байна. Intel-ийн 10 дугаар CPU Ryzen-ийн 10 дугаар CPU зарцуулангууд Ryzen-ийн ганц өөрсдөө CPU-нд бол ганц юм дээр ялагдчихж байгаа. Хоёр юм дээр ялагдчихж байгаа. Нэг нь Battlefield 5 гэх тоглоом дээр нэг ялагдсан байсан. Нөгөөх нь Intel нэг цөм ажилуулах хэмжээнийгээрээ AMD-ийн Ryzen 5 дугаар CPU-нээс илүү байгаа. Тэгээд AMD-ийн Ryzen-ийн 5 дугаар CPU-нүүд 2 4 8 гэсэн зүг ингээд хоршуулж ажиллуулахдаа Intel-ээс хэд дахин сайн байгаа байхгүй. Одоо 11 4-ийн CPU-нгүүд Intel 1 2 4 8 гэсэн баахан цөмийн мэдээлэлээс 2 3% илүү байгаа. Бараг энийг харсан хүмүүс одоо AMD-гээс CPU илүү өгсөнөр хоо явж иж магадгүй. Тэгээд магадгүй AMD одоо нойрлоо буцааж аваад хамгийн их борлуулалтаас бүрж болж магадгүй баг. За ингээд би надад гэртээ ярих ханд баслаа. Тэр ихтэй уулзлаа баяртай.